За сайн уу? Бенгогийн YouTube channel тавтай морил миний хоёр дахь бичлэгээр уулзаж байгаадаа таатай байна. Өнөөдөр би Солонгост хүнсээ цуглуулсан. Тэгээ өнөөдрийн солонгууд нэг 60,000 вон хийж олсон. Энд чинь ингээд төлбөрийн баримтуудыг цуглуулж чад таад ер нь ямар хүнтэй болж юм. Монголд хүнстэй ямар хөө байна харьцуулаад үзэх байх гэж бодоод юу яасан. Үзүүл сонирхолтой авах гэж одоо бичлэг хийж ирсэн. За би болохоор нэг оранжийн ийм унд авсан. Тэгээд энэ нь болонгууд 3900 4000 вон юм шиг байна. Энэ болохонгууд бас маань найз хүний амар дуртай амт уудаг юм да. Энэ болонгууд хямдарсан байсан. Тэгээд 2400 авцаа болсон баг. За энэ мөөг байна. Мөөгийг болонгууд 4800-аар авсан. Монгол мөнгөөр 4800 авсан. Монгол мөнгөөр 6-7000 авцаа. Энэ хоёр шиг лууган бас 2500 тэгээд тэгэхээр чинь нэг 6500 авцаа гэсэн үг монгол мөнгөөр. За тэгээд би ерөөхдөө бол өглөө болгон нэг өглөө шууд хичээлдээ босоод амар завгүй явдаг болохоор энэчээс нэг уу авчдаг байхгүй тараг ашигтай бактери. Тэгээ энэнийг болонгууд юу лээ 5-6000 төгрөгөөр воноор л авсан. Тэгээ 6-7000 воноор авсан юм байна. 7000 вон гэдэг чинь монгол төгрөгөөр 20,000 төгрөг гэсэн үг. За энэ болонгууд энэ чинь үнэн бичээтэй байна. 2900 вон. Энэ 2900 вон гэдэг чинь 7000 төгрөг гэсэн 2.5 руу явах. Тэгэхээр за тэгээ өндөг байна. Энэ өндөг болонгууд 8500 авцаах. Тэгээд энэ 25000 төгрөг монгол төгрөгөөр. Энэ Монгол байдаг дашидаа болонгууд би санаадах айгүй хямдхан эсвэл ээж автаа амьдардаг байсан болоод тэр юм уу гайгүй л үнэтэй байсан юм да. Энд гэсэн ч амар үнэтэй. Дашидаа энэ нэг 6000 вон авцаагах 4-6000 вон. Тэгээд ингээд бодоод үзэхлээр 20,000 төгрөг байхгүй юм жижиг нэрээ. Монголчин бүр томоороо 20 морил гэдэг шүү дээ. За ийм байцаа амар томоор нь авчлаар битээр идэж байхгүй. Тэгээд хөрөгчөндөө байсан ч амар зайдлээд өгөхлөр юм хуваацсан юм жижиг байцаа авчтیں۔ Новотой шүл мөлч юм уу цөм нүндээ идэх гоё гэдэг. Тэгээд 1500 вон 5000 төгрөг гэсэн. За тийм миний дуртай чипс байна. Би өглөөнөөс хойш бараг юм мэдээгүй байжгаад тэгээд оройтж ирсэн байсан болохоор амар өсөд шууд идчихье гэж удаад авсан. Энэ бас нэг 2700-800 вон. Тэгэл нэг 6-7000 төгрөг гэсэн. Ер нь юм жижигнэрээ гэсэн. Амтад чинжүү. Энэ бас нэг 2500 авцаагаа. Би бараг одоо чэйжээр мэдж байгаа. Дөө дандаа л авдаг хүнснүүд болохоор энийг бараг харахгүйгээр чэйжээр мэдж байгаа. Энэ бас 7-8000 төгрөг гэсэн. Энэ бананыг болонгууд 2500-аар авсан. Ийм томоороо бас хөрхөн байжгүй байгаа сте. Тэгээд 2500 гэдэг чинь бас нэг 7000 гэсэн. Ийм ус үзэн болонгууд ийм 4 шиг гэр навсан. 4 шиг гэрээ ингээд одоо энэ цаана дахиад 2 байгаа. Тэгээд 4 шиг гэрээ 8000 төгрөг. 8000 төгрөг гэдэг чинь бас нэг 23-4000 төгрөг гэсэн. Ийм харагдаж байна уу? Ийм цор дөрөв 2 хил гарын төмс авсан. Солонгос төмсний үн айгүй үнэтэй байдаг. Яг уу гайгүй хас авсан энэ нэг жоохон жижигхэн сортын тиймэрхүү мяачихын хашаа гэхдээ бас нэг гоё төмсч биш тэгээд тийм төмс авахад нэг 5000 воноор нэг 2 хил төмс авчиж байна. Бас нэг 12-3000 төгрөг гэсэн. Тэгээд энэ ч нэр гурил авсан одоо гурилаар хоол хийж байгаа болохоор тийм байцгаа. Тэгээд гурил нь олонгууд нэг 3800 вон гэсэн. Энэ 8000 төгрөг. Биш 100000 төгрөг юм уу? 3800 гэж чинь. Тийм байна. Тэгээд энэ одоо Солонгост олонгууд яг энэ өвлийн цагаар энэ кюл гэдэг энэ мандаринийг солонгосоор кюл гэдэг байхгүй. Тэгээд энэ нь олонгууд амар одоо гоё хямдхан байгаа. Гоё амттай. Энийг болонгууд бас нэг 2 хил нэг хайрцаг шахуугаар нь 5000 воноор авсан. Тэгээ нэг 12-3000 төгрөг юм байна л да. Тэгээд нэг иймэрхүү цуглуулад авчихад ер нь нэг 7 хоногтоо дахиад хүнсээ авдаггүй. Нэр махны үйл гэвэл би чинь 2 хил хүрээ мах тэгээ хоньны хавирга 1 кг. Тэгээ дахианы цээж мах 1 кг ингээд авахад яг 50,000 вонд аваад тэгээд нэг 2 хүн
хувааж байгаа нэг 2-7 хоног бол идчихтэй. Тийм л байна да. За тийм баяртай.